Tough Teacher Sog, welcome to my channel. Hi guys. За гадаадд хэдүүлээ аялж байх хугацаанда дэлгүүр хийдэг тийм ээ, shopping хийдэг гэж бид нэр ярьдаг. Тэгэхээр хэдүүлээ өнөөдөр let's go shopping. За дэлгүүр хийх ихвчлэр нь хувцсны дэлгүүр хийдэг тийм манай хан гадаад бас гоё брендийн хувцснууд авахын тулд эсвэл гоё захаар дэмэтгэнэ явдаг тийм. За тэгвэл дэлгүүрт орохоор хэдүүлээ хэд хэдэн төрлийн ярианууд өгнүүлж болно. Asking for size. За ask гэдэг нь асуух гэсэн үг. Asking болоод ирэхээр одоо үргэлжилж байгаа цаг дээр үйл явдал болж байгаа гэсэн үг. Та ямар нэг юм асууж байна гэсэн утгаар хэлж байгаа. For size. За size гэдэг нь хэмжээ гэсэн үг тийм ээ. Тэгэхээр хэмжээг асууж байгаа. For гэдэг өгтөр ийм утгатай хэрэглэгдэнэ. Хэмжээг асууж байгаа. Тэгэхээр хувцсны хэмжээг асуух гэсэн санаагаар хэлдэг байна. Okay, customer. Excuse me, do you have this shirt in medium? За авчлаарай. Танад энэ цамц ийм хэмжээтэй байгаа юу гэж асууж. Хувцсны хэмжээний хувьд бол бид нар бүгдээрээ мэднэ S, M, L сайзууд байдаг тийм. За тэгвэл дээрэс нь нэмэлтээр XS, XL гэж сайзууд бас байдаг. XS нь болохоор S гэдэг нь small буюу жижиг, XS болохоор extra small буюу илүү жижигхэн хэмжээг хэлж байгаа. За энэ SLM сайзууд дээр тоон хэлбэрээр бас нөө хэмжээнүүдийг заасан байдаг. Тэрийг та нар интернетээс төвгөө олоод үзчих байх. S size гэхээр хэдээс хэдийн хооронд байх юм гэдэг тийм. За medium буюу M size дунд хэмжээг хэлж байгаа. Large буюу L size том хэмжээг хэлж байгаа. За XL гэхээр extra large буюу өшөө илүү томыг хэлж байгаа. За тэгээд X-үүд нэмэгдээд ирэхээр 2X-тэй 3X-тэй бид нар энэ хэмжээнд мэднэ тийм. За энэ цамц M хэмжээтэй байгаа юу гэж энэ. За shop assistant. Shop assistant. Shop дэлгүүр, assistant туслах гэсэн утгатай. Ер нь assist гэдэг үйл үг өөрөө ямар нэг юмд туслах, нэмэр болох гэдэг санаахгүй юу? За тэгээд assistant гэхээр одоо бид нар нөгөө receptionist, dentist гэдэг шиг энэ бас албан тушаал буюу ажлын байрыг хэлж байгаа. Тэгэхээр assistant хаанч assistant гэж болно, даргын туслах байж болно, төслийн туслах байж болно. Бүх зүйл дээр ийм assistant, урдаа ямар нэг тодтголтой assistant гэвэл тэр газрын, тэр албаны туслах юм байна гэж ойлгож байна. За дэлгүүрийн туслах ажилтан маань let me check. За түрүүн бид ер нь хичээл болгоно руу гарахдаа okay, let's go shopping, let's go to the supermarket гэдэг байгаа тийм. Let гэдэг нь тусдаа ямар утгыг илэрхийлдэг юм гэхээр ямар нэг юм хүлээн зөвшөөрөх. За let it go гэх юм бол наатаа явуул энэ зүйлийг явуул гэсэн санаа. Let it be гэдэг дуу байдаг шүү дээ. Дээр үед бидний аав ээж нарын үеийнхэн дуулдаг байсан. Let it be гэдэг дуу чинь let it be гэсэн. Тэгэхээр ингээл байгаагаар нь л байлгачих. Ямар нэг юм хүлээн зөвшөөрөхийг хэлж байгаа. Тэгэхээр let me check. Би яваад шалгачаад ирээ, үзчихэд ирээ, би хараад өгье гэсэн санаа. Тэгэхээр ямар нэг юмыг хүлээн зөвшөөрч хийх гэж байгаа тохиолдолд let гэдэг үгийг хэрэглэдэг бахан байна. Олуулаа хамтдаа хий гэхээр let's бол авчдаг тийм. За let me check гэдэг чинь шалгах гэсэн. За би хараад өгье гэж. Тэгээ харчаад ирээд yes we do. Do you have гэж асуусан учраас зөрүүлээд yes we do. Бидэнд байна тийм. We гэдэг нь бид гэсэн үг тийм ээ. Бид байна гэсэн. Яг багчилж очвол тийм ээ бид байна гэсэн. Тэгэхээр бидэнд байна гэсэн. We do have. Ард нь have залгаж бас болно. Энэ тохиолдолд have залгаагүй we do.
За here you are. Энэ бидний танил руу гарч ирж байна те. За маа гэдэг өгч байна. Thank you. Can I try it on? За үйлчлүүлэгч баярлалаа. Өмсөж үзэж болох уу гэж асууж байна. За can гэдэг нь чадах гэсэн үг те. I гэдэг нь би. Try гэдэг нь туршиж үзэх гэдэг утгатай. Энэ өөр өгүүлбэрүүд дээр ч гэсэн try гэдэг бол ганцхан утгыг л илэрхийлнэ. Тэр утгаараа л орж байна. It on. За on гэдгийг бид нар түрүү хичээл дээр ярьчихсан те. Ямар нэг юм дээр гэдгийг илэрхийлдэг. За it гэдэг нь ямар нэг зүйлийг хэлж байгаа. Амьгүй зүйлийг it гэж нэрлэв. За can I try it on гэдэг одоо энэ phrase гэж яри хиллэг. Энэ хиллэг бол хувцсан дээр хэрэглэгддэг хиллэг. Чи найзаасаа хувцс зээлж авч өмсөж байгаа ч гэсэн can I try it on? Эсвэл ямар нэг юм хараад хүй би өмсөж үзэж болох уу? Би наад чи нэг өмсөд үзье гэдэг санааг илэрхийлж байгаа шүү. Тэгэхээр энэ ингээд хиллэг гэж ойлгоорой. Ингээд бөөндөө нийлэхээрээ энэ үгнүүд бөөндөө нийлэхээрээ хувцас өмсөж үзхийг хэлж байгаа шүү. За shop assistant маань of course the fitting rooms are over there. За мэдээж of course. За энэ үгийг бараг мэддэггүй монгол хүн гэж байхгүй бах. The fitting room. За fitting room гэдэг нь болохоор хувцас өмсөж үздэг өөрөө өгдөн шүү дээ. Хувцсны дэлгүүрт байдаг юм хөшигтэй. Тэрийг хэлж байгаа шүү. Fit гэдэг нь ямар нэг юмд багтах, тааруулах гэсэн утгатай үг. За fitting болоод ирэхээр ing ардан залгаад ирэхээр нөгөө хувцас өмсөж үзэх процессыг хэлж байгаа шүү. Тэгэхээр өмсөж үзэх, тааруулж үзэх өрөө гэдэг санаагаар бүр багчилж очвол тэгвэл яг хиллэгэндээ орлол хувцас салхи өрөө тэнд байна гэж хэлж өгч байгаа. Are over the rooms are. Хэрвээ fitting room гэдэг нэг тондор хэлж байгаа fitting room is over there гэж хэлнэ. Энэ дээр олон тоо ороод ирсэн байна. Room-ийн араас S үсэг залгацсан байгаа учраас rooms are over there. За over there гэдгийг бид нар өмнөх супермаркет хичээлээр үзчихсэн те. Жимээс асуусан чинь хүнсний ногооны хажууд байгаа, тэнд байгаа гэж заасан. Тэгэхээр хувцсны өрөөнүүд тэнд байна гэж тань зааж өгч гэсэн үг. Хэмжээг асуугаад хувцас өмсч үзье гэж яриачлаа. За дараагийн яриа болохоор looking for something specific. Ямар нэгэн тодорхой зүйл хайж байна гэдэг утга. Look гэдэг нь өөрөө харах гэсэн үг тийм. Looking гэвэл харж байна гэдэг тэр үйл явдал харсаар л байна тийм. Харчаад болоогүй гэдэг санааг илэрхийлж байгаа. За for гэдэг огтур орж ирнэ. Юуг одоо тодтогож өгөх гэж байна тийм. Юуг харах гад хараад байгаа гэдэг тийм. Something. За бид нар өмнөх хичээлдэр anything гэдэг үг үзсэн тийм. Юу ч хамаагүй гэсэн. Something гэдэг нь болохоор anything-ээс юугаар ялгаатай юм гэхээр яг тодорхой нэг зүйл гэдгээр нь ямар нэгэн зүйл гэдгээр нь anything болохоор юу ч байсан хамаагүй гэдэг утгаар хэлжсэн бол something гэдэг нь болохоор яг тодорхой нэг зүйлийг хэлээд байгаа. Тэгэхээр энэний ард заавал яг юу юм тэр нь юу юм гэдгийг нь орж ирэх хэрэгтэй гэсэн. Something гэдэг араас нь заавал нэг юм хэлдэг байгаа шүү заа. Тэгэхээр энэ тохиолдолд something specific. За specific гэдэг үгийг яриа. Энэ үг нь болохоор тодруулах, тодорхой болгох, нэг өвөрмөц шинжтэй одоо болгох, тодорхой өвчнийг хангаах юм ч юм уу те яг тэрнийх, яг энэних гэсэн тодорхой тэм нэрэвчилсэн гэдэг утгаар. Одоо жишээ нь энэ яриан дээр бид нэр яг тодорхой нэг юм хайж байгаа ахна шүү дээ те. Яг тэр нь юу юм гэдгээ тодорхой юм хайж ийн гэдэг утгаар нь хэлж байгаа шүү. Окей, тэр тодорхой зүйл нь юу юм? Окей. Hi, I'm looking for black jeans. За, specifically буюу маш тодорхой хэлж өгч байна те. Black jeans, харанхуйтай jeans. За, сайн байна уу? Би харанхуйтай өнгийн jeans хайж байна гэд худалдагч нар очиод шууд хэлж дээ те. Jeans гэдэг нь jeans өмдөг хэлж байгаа шүү.
хэрвээ дээгүүр хувцс юм уу өөр джинс материалтай өөр юм хэлж байгаа бол өөр үгээр илэрхийлнэ. Яг джинс гэдэг нь зөвхөн өмдийг хэлж байгаа шүү дээ. Okay, shop assistant нь хариулна. Sure, men's or women's. За энэ дээр болохоор эрэгтэй юу, эмэгтэй юу гэж асууж байна. Эрэгтэй загвар уу, эмэгтэй загвар уу гэж асууж байна тийм. За яагаад men гэчээд ийм дээрээ apostrophe гэж нэрлэдэг юм да. Ийм цэг аваад s-ийг залгаж байгаа юм гэхээр men is гэдгийн товчлол бол энэ биш шүү. Энэ болохоор тэрнийх энийх гэдгийн товчлол нь men's or women's. Шинэ эрэгтэй хүнийх юм уу, эмэгтэй хүнийх юм уу гэж асууж байгаа гэдэг санаа. Энэ товчлолуудыг би дараа нь нэг хичээл дээр та нарт ингэж жан дэлгэрэнгүйгээр хөснөгт маягаар тайлбарлаж өгье. Гэхдээ тэр жоохгүй уутгартай л гэдэг. Хүмүүс яг сайн ойлгодог байхгүй. Би олон удаагийн хичээл заалтан дээр ийм товчлолуудыг оруулж үзчихсэн. Гэхдээ хүмүүс сайн ойлгодог. Ийм харилцан яриан дээр оруулаад өгчүүд илүү ойлгомжтой болчтой учраас би энэ дээр энийг тайлбарлаж өгч байгаа шүү дээ. За эрэгтэй джинс юм уу, эмэгтэй джинс юм уу гэж асууж байна. Үйлчлүүлэгч нь women's please. За эмэгтэй джинс сонирхож байгаа юм байна. They are right this way. За they are гэн товчлол байна. Тэгэхдээ энийг they are гэж уншихгүйгээр they're гэж уншина. They're right this way. За тэд энүүгээр яваад байгаа. За таныг дагуулаа явах гэж байна. Over there гэж хэлвэл тань зүгээр зааж өгч байна те. Right this way гэх юм бол тэр хүн өөрөө таныг замчлаад явах гэдэг санаа байдаг шүү. Энэ дэр явах гэж байгаа хүн this буюу өөрөө яг тэр энд гэж аваачиж үзүүлэх гэж байгаа хүн this way гэдгийг хэлж өгнө гэсэн үг шүү. Дараагийн харилцан яриа болохоор asking about the price. За үнийн мэдээлэл авах гэж байна те, үн асуух. Price гэдэг нь үн, бас нэг утга нь болохоор шагналыг хэлдэг. Тэгээ ер нь энэ хоёр утгаас өөр утга байхгүй. About гэхээр ямар нэг юмны тухай гэсэн үг те. Тэр нь asking for a price байж бас болно шүү. Asking about the price гэж болно. Аль аль нь хэрэгжилж болно. За энэ удаад asking about үнийн тухай асуух гэж байна. How much is this jacket? За how much? Ямар үнэтэй вэ? Much гэдэг чинь хэмжээ зааж байгаа үг тийм. Хэр их хэмжээтэй вэ гэдэг утга. Яг махчилж орчуулвал энэ хэллэг болохоор өөрөө үнийг асууж байгаа гэдэг санаа шүү. How much is? Хэр их хэмжээтэй вэ энэ те? Энэ jacket. Jacket гэдэг болохоор гадуур хүрмийг хэлдэг. За хувцсны хэллэгүүд өөрөө маш олон төрөл гэдэг шүү манайха. Үнэхээр толгой ирмээр. Пижак байна уу? Материалаас хамаараад хөрмөн савхин байна уу, биш байна уу, куртэг байна уу гэх яг энэ fashion industry-ийн хэллэгүүд буюу загварын салбарын хэллэгүүд бол маш толгой ирмээр материал болгоноор өөр хэллэгтэй байдаг. Тэгэхдээ бидний шиг энгийн хүмүүсийн хувьд бол энийг заавал мэдээд авах шаардлага ер нь бол байдаггүй. Гадуур хувцсыг жакет буюу хөрмээр нь ойлгол явчих. Энэ дотор бүх төрлийн гадуур хувцсыг хэлж болно. Богинохон шүү гэхдээ уртыг арай өөрөөр хэлдэг тийм. Хэлдэг байгаа. За it's $75. За $75 үнэтэй гэж. За манайхан тоог хэлж сурмаар байгаа хүмүүс байвал надруу комент бичээрэй. Тоог бол би тийм чухал бүтэн хичээл литер болгож оруулах гэсэн санаа алга. Гэхдээ хэрвээ хүсэх юм бол тоог яаж дууддаг, яагаад тэгж дууддаг талаар бас нэг тустай хичээл оруулж өгч болно. За $75 гэлчлээ тийм.
Is it on sale гэж асууж байна. За sale гэдэг нь өөрөө зарах гэсэн, худалдах гэсэн. Худалдаа үйлчилгээний салбар sale бол хямдралыг хэлдэг тийм ээ. Хямдрал гэдэг утгаараа. За энэ хямдралтай юу гэж асууж байна. Амьгүй зүйлийн тухай асууж байгаа учраас it гэдэг үгийг хэрэгжилж байна те. It энэ зүйл те. Is it on sale? За асуух өгүүлбэр учраас it is on sale биш аа. Is it? Хэрвээ энэ хямдралтай гэвэл it is on sale гэж хэлнэ. Хямдралтай юу гэж асууж байгаа учраас is нь урд орчиж байгаа. Is it on sale гэж асууж байна. За yes. You get 20% off today. Тийм ээ. Яга хямдралгаа шүү. Өнөөдөр та 20% хямдралтай авах боломжтой. Today гэдэг үгтэй өнөөдөр гэсэн. You get. Get гэдэг нь авах гэсэн. Дангаараа тий авах гэсэн үйл үгийг хэлж байгаа. Тэгэхээр та авнаа 20% off. За ямар нэгэн юмнаас салгаж авах юм уу багасгахыг off гэдэг. За бас өөр утгууд байдаг. Тэрийг би өөр шинэ утга гарч ирэхээр нь тэрэн дээр нь тайлбарлаж өгье. Энэ дээр бол нийт үнийн дөнгөөсөө 20% off хийх буюу авах. Бид нар on off гэдэг төвчлөр өгдөг шүү дээ. Off гэдэг чинь унтраах гэсэн санаагац тэр тохиолдолд энэ дээр болохоор 20% off гэхээр 20% хасагдана гэдэг санаа шүү. Тэгэхээр 20% хямдралтай өнөөдөр та авах боломжтой гэдгийг хэлж байгаа гэсэн үг. За дараагийн харилцаа ярихаар in the fitting room. За бид нар on under хоёрыг өмнө нь үзчихсэн те. За in гэдэг нэг шинэ хэллэг гарч ирж байна. In гэдэг нь ямар нэг юм дотор гэсэн үг. За энийг ихэнх англи хэлний хичээлүүд дээр нөгөө box буюу хайрцаган дээр жишээ авч тайлбарладаг. On the box гэвэл нөгөө хайрцагны дээд талд нь, under the box гэвэл хайрцагны доогуур, in the box гэвэл хайрцагын дотор. Энэ хамгийн ер нь ойлгомжтой бөгөөд энгийнээр хүмүүс ойлгоход айгүй амархан жишээ учраас энэ хайрцаган дээр илүү тайлбарладаг. За тэгэхээр in the fitting room. За fitting room гэдэг төрөмөд тайлбарласан тийм хувц салхи өрөө. Тэгэхээр хувц салхи өрөөнд ямар харилцаа яриа болд юм бэ? Асууж. За how is everything? How's everything гэдэг нь асууж байна тийм. Everything. За anything something явцсан. Одоо everything явж байна тийм. Everything бид нар супермаркет дээр нэр үзчихсэн шүү дээ. Бүх зүйлийг хэлж байгаа шүү дээ. Every тийм ширхэг бүр гэдэг. Тэгэхээр how ямар байна гэсэн. Ямар бүх зүйл зүгээр үү л гэж асууж байгаа. Ер нь та яаж байна л гэж асууж байгаа. Бид нар яг амьдрал дээр хэрэглэхдээ бол намайг ямар байгааг асууж байгаа юм байна л гэж ойлгох хэрэгтэй. Do they fit well? За нөгөө авч орсон fitting room руугаа авч орсон хувцс чинь fit гэдгийг тэр нь таарах гэсэн тийм fitting room тааруулах өрөө штэ хувцаа тааруулах өрөө тэрэн шиг тэрэндээ тийм учраас fit well гэдэг нь wellness center well being гэдэг хэлцэндээ сонсч байсан тийм сайн байх л гэсэн үг юм. Тэгэхээр wellness center гэхээр бид нар эрүүл амьдралын төв гэж хэлдэг тийм. Тэгэхээр ер нь бол good сайн байх л гэсэн санаа шүү. Эрүүл байх, сайн байх. Тэгэхээр гоё яг те сайн таарж гинүү л гэж асууж байгаа юм байна. За хэрвээ би асуух биш өгүүлбэр хэлчихсэн бол they do fit well гэж хэлнэ. Асуух өгүүлбэр учраас do they fit. За одоо цаг дээр асууж байгаа учраас энэ одоо цагийн do хэлбэрийг хэрэгжилж байна гэсэн үг шүү. За таарч гинүү л гэж асууж байгаа тийм. The trousers are a little too tight. За нөгөө хувцсны хэллэг орж ирж байна. The trousers өмд арай багтаад байна гэж аа. The trouser гэдэг үг бол өмд гэсэн үг. За өмдийг бид нар pants гэдэг,
trousers гэдэг. За өшөө зөндөө хэллэгүүд байдаг. Энэ юугаараа ялгагддгийг гэхээр нэгдүгээр хувцсны өмдний материал. Жишээ нь костюмны өмд гэж байдаг. Биеийн тамирын өмд гэж байдаг. Бидэнд маш олон төрлийн өмднүүд байдаг тийм. Материалаас хамаарат, хэрэглээ зориултаас хамаарат. За trousers гэдэг бол ерөнхий хэллэг. Гэтэ ихэвчлэн trouser-ыг англичууд хэрэгэлдэг. Намайг л анх англи хэл сурч байхад надад тэгж тайлбарлаж өгч байсан. Trouser-ыг тэгтээ илүү нэг юм жоох official талын боёо жоох албаны дуу, даван дуу өмднүүд төр хэрэглэгдээд байдаг шүү. За яагаад S-тэй олон тоон дээр байгаа гэхээр өмд өөрөө хоёр хөлтэй штэ, хүн хоёр хөлтөйтэй адилхан хизэж one leg нэг хөлний тухай ярьдаггүйтэй адилхан чиний хөл гэвэл legs гэж ярьдаг. Тэрнтэй адилхан өмд өөрөө бас олон тоон дээр нэг тоон дээр хизэж яригддаг шүү. Тийм учраас ардаа заавал S-тэй орчирдаг. За тэгээд олон тоо орж ирсэн учраас is биш are болсон байна. The trousers are little too tight. Little гэдэг нь жижигхэн гэсэн үг. Small-тай төстэй гэхдээ энэ илүү нөгөө хэмжээтэй холбоотой үгэн дээр little хэрэглэгддэг. Small гэдэг болохоор одоо бас хэмжээ. Гэхдээ ямар нэг юмны жижиг том, жишээ нь энэ ор, диван том жижигийн тухай ярихад small big-ээр нэрнэ тэ. Бид нар жишээ нь будаа ч юм уу тийм олон ширхэгтэй зүйл ч юм уу тэрнэр илүү little хэрэглэв. Энэ хоёрын хэрэглээ нь жоохон өөр байдаг шүү манайхаа. За little too tight too гэдэг нь энэ хоёрын тооны too биш. Хоёрын тооны too арай өөр бичигддэг. За too гэдэг нь ер нь too much гэдэг хэлдэг шүү дээ. Йоо арай дэндүү маа гэдэг. Тэгэхээр too гэдэг нь энгийнээс арай илүү гэсэн санаа шүү. Tight гэдэг нь юм барив хэлж байгаа. Ер нь жоохон тийм үжина хувцс жоох багтцсан юм биш үү? Тэгээд tight гэдгийг хэрэглэх гэсэн. Тэгэхээр энэ өмд нь жоохон бариад байна, багтаад байна гэж. Араас нь do you have a larger size? За large гэдэг үг гарч ирж байна. Шууд L size байгаа юу гэж асуухгүй шүү дээ. Арай яг энэ жижигхэн багтаад байгаа учраас жоохон том байгаа юу л гэдэг асуулт асууж гин гэсэн үг шүү. Do you have a larger size? За have гэдэг үг бид нар мэдж байгаа. Large гэд larger болоод эрэнгүүт энэ өөрөө ER залгаад ирэхээрээ нэмэлт хүч оруулж байгаа. За large, larger, largest ийм гурван хэлбэр одоо ямар нэг зүйлийн хэмжээг илүү тодтогч харьцуулж хэлхийн тулд энэ хэллэгүүдийг ашигладаг гэсэн. Тэгэхээр энэ харилцаа яриан дээр do you have large гэж асуухгүй larger гэхээр яг одоо байгаагаас илүү жоохон томхон гэдэг санаа хэлж байгаа. Хэрвээ largest болоод дахиад 3 дахь хэлбэр рүү ороод ирэхээр энэ нь болохоор хамгийн том юм гэдэг санаа. За тэгэхээр big, bigger, biggest, small, smaller, smallest. За ийм жишээнүүд байдаг байна. Тэгэхээр энийг цээжилж авах шаардлагатай шүү байна. Assistant нь yes, I'll bring you one. За I will гэдэг нь I will гэдгийг товчлол ирээдүйн цаг руу шилжиж байна одоо. Би аваад ирье. Одоо авчирсан биш учраас те аваад ирье. Bring гэдэг нь авчрах гэсэн утгатай. Bring enter гэж дуутахгүй шүү манайхан. За ер нь бол G үсгийн ог сонсогдохгүйгээр хэлнэ гэсэн үг. Bring зүгээр bring G огт байхгүй юм шиг хэлнэ гэсэн. Bring you one. За танд би нэгийг аваад ирье гэдэг санаагаар хэлж байна. За хувц амсад үдчихлээ, fitting room-д орчлоо, үнэн мөнөө асуучлаа. Дараагийн хэсэг дээр болохоор худалдаа авах шийдвэрээ гаргая хэвлээ. Deciding to buy. За энэ дээр бид нар бас супермаркет дээр deciding to buy хийжсэн тийм. Decide гэдэг нь шийдвэр гаргах. Тэгэхээр
одоо нэг болж байгаа процесс учраас ард нь дахиад ing continuous tense орж ирж байна. Deciding to buy. Decide to buy ч байж болно. За to buy хөдөлж авах гэдэг санаа. Buy гэдэг чинь хөдөлж авах тийм ээ. За хөдөлтөө алт шийдвэрээ гаргая. I'll take this dress please. Авснууд үзэж палаж авахар болсон байна тийм. Даашинз. Палаж гэдэг чинь орс үг шүү. Платье гэдэг орс үг шүү манайха. Даашинз гэдэг нь монгол үг. За I will take this dress гэж байгаа. I'll take this dress. Айрэдүн цаг дээр тийм. Би энийг одоо ер нь авах шийдэж учраас авъя гэдэг үг чинь гэсэн. Take гэдэг нь авах, this гэдэг нь in, dress гэдэг нь даашинз. Great choice. За сайхан сонголт байна. Choice гэдэг нь сонголт гэсэн. Great гэдэг нь маш сайхан, маш том, маш гоё гэсэн. Would you like to pay by card or cash? Энэ зочдлын хэллэг дээр гарч ирсэн тийм. Та юугаар төлөх вэ? Картаар төлөх үү, бэлнээр төлөх үү гэж асууж байгаа. Pay гэдэг нь төлөх. Карт уу, cash. Cash нь бэлэн мөнгө. By card. За, картаараа төлөе гэж байна. Бид нар нэг санаж нэг Facebook дээр нэг надаар авагдчихсан байсан самарыг би төвөл болох уу чөлөө нэг тийм нэг залуугийн имшлэг яадсан штэ. Тэр чинь энэ buy гэдэг үгийг одоо монгол хэл рүү тэр эрэхтэй ойлгуулах гэдэг санааг хэлжсэн шүү. Тэгэхээр buy ямар нэг юм энэ хөдөлж авах юм buy биш шүү. Бас goodbye юм buy, баяртайгийн buy биш шүү. За 3 дахь нэг тийм buy гэдэг хэллэг үг гараад ирж байна тийм. Тэгэхээр одоо би жишээ нь машинаар явна гэх юм бол by car, дугуйгаар явна гэвэл by bicycle, картаар төлнө гэвэл by card гэж хэлэх юм шүү зэ. Өгүүлбэртээ энийг хэрэгэл сураарай. За, thank you. Here's your receipt and bag. За, бид нар нөгөө зочдлуудал дээр төлбөрөө төлсний дараа танд баримт өгчээсэн шүү дээ тийм. За, тэр хэллэг явж байна. За маань таны баримт болон уут баг гэдэг нь уутыг хэлж байна. За яагаад уут өгөөд байна гэхээр хувцас чинь уутлаад өгч гин гэсэн үг танд. За have a nice day. Дэлгүүрт их хөвчлээ энийг хэрэгэлдэг те. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Okay guys, хувцсны дэлгүүрт хэрэглэгдэх цөөн тооны харилцан яриануудыг зааж өглөө. Хичээлээ дахин үзээд цээжлээд аваарай. Дахин үзээд гэж яагаад хэлээд байгаа юм гэхээр сонсоод авах тусам чих хонгоно гэж ярьдаг штеп. Тэгэхээр та энэ харилцан яриануудыг сонсоод авах тусам нэгдүгээр чих хонгоно, хоёрдугаарт дагаад амаараа чангаар дуудаад хэлээд ахаар таны хэллэг зөвшөрдөг юм байгаа шүү. За хэл сурах хамгийн гол үндсэн дадлага бол давтан ярих байдаг шүү. Амаараа заавал ярих байдаг шүү. Skindox гоо сайхны бүтээгдэхүүнээр арьсан амжилт, эрүүл гэрэлцэн арьстай болоорой. Зөвхөн Skindox-ийн нүүр ухаагч хөөсийг та арьсан дээр удаан байлгаж болдог болохоор арьсанд ашигтай бактерийг нэмэгдүүлж өгдөг юм. Мөн нүүрний будгийг төгс арилгаж арьсны гүн бохирдлыг цэвэрлэж чаддгаараа онцлог. Чийшүүлэгч тос нь арьсанд хэрэгтэй чигийг 24 цагийн турш өгдөг. Ингэснээр арьсны гүнийг чигээр хангалттай хангаж чаддаг. Гуйжуулагч нь эслэгээр баялаг учраас арьсыг гуйжуулахаас гадна ашигтай бактерийг тэнцвэржүүлж, чийгшүүлж, тайвшруулж, мөн хамгаалалт үүсгэж чаддаг ахна. Та нүүр цэвэрлэгч, хөөс, чийгшүүлэгч тос гуйжуулагчийг өдөр бүр хэрэглээд эдгээр үр дүнгуудыг өөрийн арьсан дээрээ мэдрээрэй. Мэдээж нарны тос BB крем мартва. Та ямар ч төрлийн өвөрмөц онцлог арьстай байсан Change Up Set-ийг хэрэглэснээр таны арьс төгс эмчлэгдэх боломжтой. Okay, bye guys. See you later. Дараагийн хичээл дээр уулзцгаая.